Хөдөлмөрлөөр ажиллаад зүтгэлээдэг амьдрал яг байрандаа байгаа л байна уу? Өдөржин ажиллаж оройн ямар ч технологи унаад л байна уу? Өдөржин нэх завгүй олон юм хийсэн юм шиг хэрнээ эргээд харангууд юу ч хийгээгүй юм шиг санагдаад байвал та бүхэн яг энэ видеонд анхаарлаа хандуулаарай. Өнөөдөр би та бүхэндээ амьдралынхаа бүх төвшинг next level гарах супер номны талаар ярилцъя гэж бодлоо. Ингээд надтай хамт байгаарай. За өнөөдөр та бүхэндээ би таны амьдралын философиг өөрчилж чадах үс нэгэн супер эрхэм болох Стивен Ковигийн бичсэн The 7 Habits of Highly Effective People номны талаар ярилцъя гэж бодлоо. За энэхүү гайхалтай номыг бичгийн тулд Стивен Кови гэдэг хүн амьдралынхаа туршид ямар хүмүүс амьдралдаа амжилттай байдаг вэ гэдэг асуултын хариултыг хайсан байдаг. За тэгээд энэ номороо бидэнд энэ асуултын хариултыг 7 дадал болгон бичиж үлдээсэн байдаг. За амжилттай явсан хүмүүсийн нэг дэх дадал нь жолоогоо гартаа авах. За ихэнх хүмүүс амьдралд урсгалаараа явдаг. Амьдрал юу өгнө түүнийг нь аваад сууж яадаг. За хэрв яг хүссэн юм амьдрал өгөхгүй бол мэдээж ууралж бухимд нь бусдыг буруутгах сууж яадаг. За жишээлбэл цаг агаар муу байл тэр өдөр нь дууссан гэсэн үг. Төвжрэлд орлоо, бөөн хэрүүл, бөөн стресс болдог. За ямар нэгэн хүнд хаягдлаа гэж бодоход тэр насны гомдол болоод дуустдаг. За тэгвэл амжилттай хүмүүс жолоогоо гарцаа авсан хүмүүс бусдад бурууга өгдөггүй. Жишээлбэл эцэг ихтэй, дарагтаа, хамтрагчдаа ямар нэгэн хүнд бурууга өгөх болсон байдаг. За ямар нэгэн хүнд бурууга өгөхөөс өмнө би өөрөө юу хийж чадах вэ гэдэг асуултыг асуусан байдаг. За энийг сэтгэл зүйчид юу гэж ярьдаг вэ гэхээр the circle of influence гэж ярьдаг. За өөрөө контролдох боломжтой зүйлүүд. За амжилттай явах хүмүүс өөрийнхөө контролдож болдоггүй зүйлүүдээс хол байдаг. Тэднэртэй зууралддаг. За жишээлбэл цаг агаар, хөрөнгөний зах зээл, төгжрөл, ямар нэгэн хүний шийдвэр. За тэднэртэй зууралддаг. Харин би өөрийнхөө контролдож чадах зүйл, өөрийнхөө инфлюенс болох зүйлдэд анхаарлаа хандуулдаг. Жишээ нь өөрийнхөө хандлага, хичээл зүтгэл. За тэгээ өөрийнхөө гаргаж байгаа хариу үйлдэлээр анхаарлаа төвлөрүүлдэг гэж бичсэн байна. За амжилттай явах хүмүүсийн хоёр дахь дадал нь хаашаа явж байгааг тодорхойлох. За та төвшүүлээд үзтээ. Бид нар хөдөө ингээд төөрчүүд хаашаа явахаа мэдэхгүй бол тохиолдолд дороо ингээд эргэлдээл төөрөл яваад байдаг те. За яг тэр шиг хүмүүс амьдралд хаашаа явж байгааг мэдэхгүй тодорхойлоогүй байгаа нөхцөлд яг тэр хүн тэнд хаашаа явахгаа мэдэхгүй ингээд эргэлдээл байдаг. За тэгвэл амжилттай явах хүмүүс амьдралд юу хүсэж байгаагаа мэддэг. Тэрнээс гадна яагаад тэр юмыг хүсэж байгаагаа мэддэг усуд байдгаа гэж бичсэн байдаг. За чинь та барилга барих гэж байна гэж бодъё те. Тэгвэл эхлээд мэргэжлийн архитекторт өгөөд барилгын зураг төслийг гаргуулах хэрэгтэй байдаг те. Тэгэхгүй бол мэдээж барилга хэрэг болно, аюултай болно, нуур хавьялтай болно. За яг үүнтэй адилхан амьдралд зураг төсөл дизайн гэдэг юм хэрэгтэй байдгаа гэж маань зохиолч маань бичсэн байдаг. За тэгэхгүй бол ямар нэг юм хийгээд яваад л байдаг. Тэгээд амьдрал өнгөрсөн өнөг харангуут яг л зураг төсөлгүй барилга шиг тийм хэврэг нурж унах гэж байгаа барилга шиг тийм амьдрал босон байдгаа гэдэг санааг зохиолч маань гаргаж ирсэн байдаг. За амжилттай явах хүмүүсийн 3 дахь дадал нь амьдрал гэдэг бол бүхэлдээ эрэм тараал. За нэгэн багш сурагчдаа барианы шилэн дотор том чулуу хийгээд за тэгээд асууж гин. За хүүхдүүд энэ барианы шил дүүрсэн байна уу гэхэд сурагчд нь дүүрсэн байна гэж хариулж гин. За тэгтэл багш жижигхэн чулуунууд элс ус барианы шилэн дээрээс хийгээд тэгээд тэр барианы шилэн дүүрч гин. За тэр том чулуунууд бол таны эрүүл мэнд, санхүү, хүмүүстэй харилцах харилцаа, сэтгэл санааны эрүүл мэнд, хувь хүний хөгжил юм аа. За тэр жижигхэн чулуунууд элс ус бол сошиал медиа, материаллык зүйлүүд, өдөр тутмын жижиг зүйлүүд юм а гэж энэ номонд бичсэн байдаг. За энэ нь юу гэсэн үг вэ гэхээр ихэнх хүмүүс барианы шилээ эхлээд элс ус жижиг чулуунуудаар дүүргчээд дараа нь тэр том чулуунуудад ямар ч зай байхгүй болсон байдгаа гэсэн санааг бичиж өгсөн байдаг. Тийм болохоор амжилттай явах хүмүүс яадаг вэ гэхээр барианы шилээ эхлээд том чулуугаараа дүүргээд дараа нь үлдсэн зайг нь болонгууд жижигхэн чулуу элс усаараа дүүргдэг гэсэн санааг бичиж өгсөн байна. За амжилттай явах хүмүүсийн 4 дахь дадал нь миний амжилт бол таны амжилт. За ихэнх хүмүүс амьдралаа заавал нэг нь ялж, нэг нь ялагдах ёстой уралдаан мэтээр төсөөлдөг. Амжилттай явах хүмүүс харин амьдралыг үргэлж томорч байдаг, торт мэтээр төсөөлдөг гэж энэ бичсэн байдаг. За тэрний юу гэсэн үг юм бэ гэхээр хэрв би амжилттай явж байвал бусд маань ч гэсэн амжилттай явнаа, амжилттай байна гэдэг тэр майндсет, итгэл үнэмшил нь бусдад итгэл найдвар, боломжийн үр талыг нээж идэг учраас тантай хамтарч ажиллах хүмүүс зөндөө гарч ирнэ гэсэн санааг илэрхийлсэн байдаг. За энэ яг адилхан бизнесийн салбартаар ч гэсэн хэрв та win-win харилцаа үүсгэх юм бол таны бизнес улмал өргөжиж ямар нэгэн боломжийн үр таалга нээгддэг гэсэн санааг биднэрт бичиж өгсөн байдаг. За тэгээд амжилттай хүмүүс мэдээж win-win харилцаа үүсгэж win-win зарчмаар ажиллаж амьдардаг байгаа. Win-win харилцаа гэдэг нь болохоор та хүний талаар өөрийнхөө ашиг сонирхлыг ард тавиад бай гэсэн үг биш.
хамгийн гол нь юу гэсэн үг вэ гэхээр хоёр талд хоёуланд нь ашигтай тийм харилцаа үүсгээрэй гэсэн санааг бичиж өгсөн. За амжилттай явах хүмүүсийн 5 дахь дадал нь сонсож сурах. За ихэнх хүмүүсийн хоорондын харилцаа асуулт хариултаар дуусдаг. Тэр нь яадаг юм бэ гэхээр нэг хүн ярьж нөгөөх нь сонсоод тэрэнд нь хариулаад тэгээд дуусдаг. За амжилттай явах хүмүүс харин яг л толь шиг байдаг гэж энэ ном бичсэн байдаг. Тэр нь яадаг юм бэ гэхээр амжилттай явах хүмүүс тухайн хүнийхээ үгийг үнэхээр ойлгохыг хичээж сонсдог. Тэгээд сонссон ойлгосон зүйлээ дахин давтаж хэлж тухайн хүндээ үн цэнтэй, түүнийг ойлгосон, түүнийг хүндэлсэн тийм мэдрэмж, сэтгэл төрүүлж. За тэгээд үүнийг сэтгэл зүйчид empathetic listening буюу үнэхээр хүнийг ойлгож өөрийгөө оронд нь тавьж сонсох гэж ярьдаг. Амжилттай явах хүмүүс хүнийг үнэхээр ойлгож сонссныхоо дараа өөрийнхөө байр суурийг илэрхийлдэг. Хэрэв та амжилттай явъя гэж бодож байгаа бол амжилттай явахыг хүсвэл эхлээд сонсож сурах хэрэгтэй маа гэж зохиолч нь бидэнд бичсэн байдаг. За амжилттай явсан хүмүүсийн 6 дахь дадал нь олоолоо бол хүчтэй. За Алангуй эхийн 7 сумын домгийг монголчууд бид нар бүгдээрээ мэднэ те. За нэг сумыг хугалахад бол амархан, багцлсан 7 сумыг хугалахад хэцүү байдаг. Яг энэ багцлсан 7 сум нь манай Монгол ард түмний эв нэгдлийн бэлэгдэл болсон шиг амжилттай явах хүмүүс хизээч нэгнийхээ эсрэг ажилдаггүй, харин хамтарч ажилддаг гэсэн санааг энэ ном бичсэн. За үүнийг зохиолч нь номдоо бичгтээ ганцаараа бүх юмыг хийдэг чаддаг байх нь тимч үр дүнтэй биш ээ. Хамгийн гол нь чаддаг зүйлүүдийг нь чаддаг хүнд нь өгөөд хамтарч ажиллах нь илүү амжилтын их усүр болдго юм а гэдэг санааг бичиж өгүүлсэн байдаг. Тийм учраас амжилттай явахын тулд үнэхээр олоолаа байхад хүчтэй гэдэг зарчмаар ажиллах нь чухал юм а. За амжилттай яваа хүмүүсийн 7 дахь дадал нь сайлаа бэлтгэхээр саваа бэлт. За нэг хүн ойд мод хөрөөдөө зогсож иж гэнэ л дээ. Тэгсэн чинь хажуугаар нь явж байгаа нэг хүн та хөрөөгөө ирэлжүүл илүү амархан хурдан хөрөөдөг юм шүү гэсэн чинь нөгөө хүн би хөрөөгөө ирлэх ямар ч зав байхгүй байна. Би модоо хөрөөдөх ёстой гэд цаашаа хөрөөдөж гарч гэнэ. За яг үүн шиг ихэнх хүмүүс амьдралдаа хөрөөгөө хөрөөдөх завгүй ингээд явж идэг гэж зохиолч маань номдоо бичсэн байдаг. За амжилттай явах хүмүүс амьдралдаа хөрөөгөө байнга ирэлж байдаг. За тэдгээр хүмүүс амьдралынхаа 4 хэсэгт одоо хөрөнгө оруулдаг. За нэгдүгürt нь болохоор бие махбод, эрүүл мэнд, дасгал хөдөлгөөн, чанартай унталт. За хоёрдугаарт нь болонгууд оюун ухаан, ном унших, өөрийгөө апгрейд хийх, шинэ юм сурах. За гуравдугаарт нь болонгууд зүрх сэтгэл, хүмүүстэй харилцах харилцаа, эдгэрэнгүй байдал, сүнсэн бие, за өөрийгөө дүүнэх, алсын харгаа гаргах, зоригтой байх, тэг амьдралд хаашаа явж байгаа мэдэх гэх мэт энэ 4 хэсэгт банк хөрөнгө оруулж амьдралынхаа хөрөөг банк ирэлж яадаг байх нэ. За тэгээд эцэст нь амжилттай байна гэдэг нь олон юм амжуулах, олон юм зэрэг хийхтэй хамгийн гол нь чухал биш. Хамгийн гол нь зөв юм аа, зөв цагтаа хийх нь чухал юм аа гэдэг санааг зохиолч маань гаргаж өгсөн байдаг. За тэгэхээр тэрнээс гадна мэдээж амжилт гэдэг бол аз хэмэр шургуу байсных биш. Хамгийн гол нь өдөр тутмын жижиг дадал, зөв юм аа хийх, амьдралдаа алсын хараатай байхад оршдог юм аа гэж бичсэн байдаг. За тэгээд мэдээж амьдралдаа амжилттай байхын тулд ямар нэгэн юмд амжилттай байхын тулд дараах 7 дадлыг өөртөө хэрэгжүүлэх нь вэ? За нэгдүгürt нь болонгууд жолоогоо гартаа авах нь вэ? Хоёрдугаарт нь болонгууд хаашаа явж байгаагаа тодорхойлох нь вэ? Гуравдугаарт нь болонгууд амьдралдаа зөв эренбэ тогтоох нь вэ? Дөрөвдүгürt нь болонгууд амжилтыг дандаа бусдаагаа хуваалцаж байх нь вэ? Тавдугаарт нь болонгууд сонсож сурах нь вэ? Зурдугаарт нь болонгууд багаар ажиллаж сурах нь вэ? Долдугаарт нь болонгууд амьдралынхаа хөрөөг банк ирэлж явах хэрэгтэй байх нэ. За ингээд энэ хүртэл хамтдаа байсан цагаа өрсөн та бүхэнд баярлалаа. Дараагийн дугаар хүртэл